манай Улаанбаатар хотын 24 хөгжүүлэх том мега төслүүдийн нэг төсөл гараанаас гарч эхлэхэд бэлэн болоод байна. Сонгон хайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр бол гааны материалд нийтдээ 12.6 га талбарт нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлт хийгээд яг өнөөдрийн байдлаар газар чөлөөлтийн ажил 82% ингээд явж байна. Ингээд энэ 7 сард багтаад наадмаас өмнөхөд бид нар газар чөлөөлтийн ажлыг 100% бүрэн дуусгах гэж байна. Хотсорын газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд одоо гэр ороолын дахин төлөлтийг хөгжүүлэх журмын хүрээнд бид төсөл сунган шалгуулалтыг зарлана. Энэ тухайн төслийн онцлог бол нийслэл хотоос газар чөлөөлтийн ажлыг бүрэн 100% хийж өгнө. Дээрээс нь дэд үтсэн ажлыг 100% хийн. Төрийн хувийн хвшлийн түншлэл буюу одоо манай хувийн хвшлийн маань өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг хийхээр энэ төслийн бас онцлог болж байна. 1800 айлын орон сууц хоёр хэсэг газар офстой ийм сонгон шалгуулалтыг аль бие ёсоор 2025 оны 6 сарын 24-ний өдөр ингээд нээлттэй өнөөдөр зарлж байна. Энэ бол Улаанбаатар хотын гэр ороолыг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах 20 минутын төлөвлөлтөд уялдсан юм сайхан 12.6 га дээр төлөвлөж байгаа орчин үеийн хийцлэлтэй юм сайхан хороолол болох юм төлөвлөлтөд төсөл байж байгаа. Одоо бол 80% явж байгаа. Нийслэлээс газар чөлөөлөөд дэд үтцээ хангаад өгчнө. За нийслэл бол дахиж орон сууцны төслүүд дээр бол гүйцэтгэл хийхгүй. Энэ хувийн хвшлүүд өөрснөө хийгээд явна те. 12.6 га дээр 232 нэг талбайгаас 30-аад айл зөвшөлтсөйг үйлдсэн. Бус нь бол зөвшөлтсөн. Төслийн үе шат бол 2 үе шаттай явна. Нийтдээ 3000 айлын орон сууц. Одоо яг ихний ээлжинд бид нар харж байгаа энэ одоо хошуу хэлбэртэй 12.6 га дээр бол ихний ээлжийн 1800 айлын төсөл хэрэгжин. Төлөвлөлтийг бол нэлээд олон сарын хугацаанд ажиллаж гаргасан. Энэ дээр хүний хамгийн ая тухтай амьдрах энэ орчин нөхцөл өндрийн хэмжээ, сэргэжилтийн хэмжээ, ногоон байгууламжийн хэмжээ, сургууль цэцэрлэгийн хэмжээ гэдэг ингээд дээрэс нь байршил маань өөрөө ийм гурвалжин хэлбэртэй ийм байршил байгаа. Ингээд энэ гурвалжингийн одоо үзүүр дээр бол одоо ийм офисын барилга баригдана. Гарын хэсэг дээр бол entertainment буюу үйлчилгээний барилга, голын хэсгээрээ бол машингүй алхдаг одоо ийм хүстэй байх. Хүс болно. Тэгээ энэ төслийн онцлог бол ер нь сонгон хайрхан дүүрэгт одоо Улаанбаатар хотын хэмжээнд бас ийм жишг болох үс одоо ийм төлөвлөлтөд ийм шинэ ийм хороол баригдана гэж одоо тооцоо. Бид нар бол эскиз зургийг бол уралдаанд өгч байгаа тийм 1800 айлын орон сууц. Офисын талбай entertainment төвийг бол метр квадратаар заагаад өгч байгаа. Тэгж байгаа. Энэ ерөнхий төлөвлөлтийг нь хийж өгöd тэгээд хөрөнгө оруулагч компани маань тэр төлөвлөлтийг бариад өөрсдөө хөгжүүлэлтээ тийм.